Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай Эмин пост каргогийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчлэгийг хүргэлгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 болсныг 82 99. За та бүхэнд оройн мэндийг хүргэе. Солонгын орон нэвтрүүлэг юм байна. Ээлж нэг шинэ дугаар та бүхэнд өгөхөд бэлэн болсон байна. Ихэр төлөвлөгч юм бат. Төлөвлөгч Чанцал дулаан ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа өнөөдөр өрх мэдээллийнхаа товчийг эхлээд танилцуулъя тийм. За тэгээ өнөөдөр та бүхэндээ бүдрийн Солонгос улсад бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдол болон за дагаам цаг нийтээр тавигдсан хамгийн эрэлттэй мэдээллийг танилцуулахаар бэлдсэн байна. За тэгээд нэг пост байгаа. Пост нь болохоор солонгосчуудын бас фэйсбүүк дээр тавьсан ийм хөгжөлтэй постыг онцлохоор бэлдсэн байна. За миний мэдээллийн явд болохоор энэ бас 1.5 сая хүн үзсэн нэлээд бас хандлт ихтэй мэдээлэл байлаа. Корона тусгаас вакцины тусад хариулах нь илүү аюултай юу гэсэн юм мэдээлэл байна. За постын хувьд бол Солонгос сериал гэсэн нэртэй постыг онцлно. За онцлох видеоны хувьд болохоор Солонгост бэлтгэгсэн Монгол нэвтрүүлгүүдийн тухай та бүхэнд ярилцах болно. За эхлээд хоёлаа цаг агаар мэдээлэл өргөе тийм. Чэжүүд 27 эмтэй, цэлмэг бусаанд 23 эмтэй баг зэрэг үйлрэг байгаа юм байна. За ягуудаас сүүл нэмэх 26 эмийн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 20-с, шөнөдөө нэмэх 21 эмийн дулаан баг зэргийн үйлрэг байгаа юм байна. За өргөжлүүлэн та бүхэндээ ханшийн мэдээллийг хүргэе. Бүгдээр нь Солонгос улсын хаан банкны албан ашаар 2.43 мөнгө, бэлнээр авах нь 2.34, зарах нь бэлэн бусаар авах нь 2.38, зарах нь 2.49 байгаа юм байна. За нэвтрүүлгийнхын сайхан бүгдээ хоорондоо сонь сайхнаа хуваалцъя. Манай сонсогчдоор сонь сайхан юу вэ? За одоо ажлын 7 хоногийн талдаа орчлоо шүү дээ тий. Тэгээ 7 хоног хэр үр бүтээмжтэй өнгөрж гин. За тэгээ Чимбахаар бас сонь сайхан юу вэ? За миний хувьд болохоор одоо ажилдаа ороод 2 дахь 7 хоног байна. Ер нь энэ 2 7 хоног тийм маш завгүй л байна л да. Ягаад гэвэл өнгөрсөн 7 хоногийн хувьд бас ажил эхлээд дээрээс нь нэг тайлт урц нэг сайн дурын байгууллага нэг аялал зохион байгуулах комисс зохион байгуулах ажилтай байсан. Энэ 7 хоногийн хувьд бас ялгаагүй конференц зохион байгуулах ажлын хэсэгт орсон. Тэгээ тайлангууд тавих хэрэгтэй гэдэг. Ер нь яг нэг жоохон ажил ихсээд ирэхээр нэг хажуугаар нь хүмүүс залгах ч юм уу гэрийнхэнтэйгээ ярих ингээд бусад бүх юмнууд ер нь бол амжихгүй болоо явцдаг. Тэг ямар сандаа би өчтөр ингээд орой хамаатны ойр дотны бас хүмүүс коронавирус тусцсан одоо алдартай өвчин сулдлын үндэсний төвтэй нэлээд бас хүнд байна гэдэг иймэрхүү юм сонсогдоод байгаа. Нөгөө мэндийн асуугаад яаж нээж ийн гэж ярих гэж одоо 2 өдөр бодсоор одоо оройтуулсан дээр сүүлдээ өчтөр одоо би чи ажлаас болоод юмудаа чухал юм бас хоошоо тавиад яваад байна гэж хагаад яг залхаад нэг мэнд осын асуусан. Тэг өнөөдөр ч дахиад нэг ярих гэсэн бас амжаагүй л яваад байна. Тэг тиймэрхүү завгүй. Гэхдээ эх 7 хоногоос бол гоё жигдрээд явчих болов гэж харж байгаа. За миний хувьд нэг иймэрхүү чамаар сони байна. Ядаас адилхан үнэхээр завгүй 7 хоног байна. Бид нар конференцт жилийн тайлангаа гаргах тий. Тэгэхээр бүтэн 1 жилийн турш тий юу хийж бүтээсэн талаараа бодоо тий тайлангаа гаргахаар яалтч их цаг зарцуулна. Тэгээд судалгаатай график дээр тэдэн хувь ийм байна гэж гаргаж байгаа болохоор одоо тэрийгэ хийн. Дээрээс нь 3 нэвтрүүлэг за 2 дахь өдрийн бас оройн хамгийн нэвтрүүлэгтээ бас бэлтэж байгаа. Орчуулгын бас материал бүрдүүлдэг учраас нэлээ ер нь бол нэлээ завгүй байгаа. Тэгээд тэрний хажуугаар би өөр бас нэг юм хийж байгаа учраас хувьтай их юм өөр юм хийж байгаа учраас бүр нэлээд завгүй. Гэтэ би бас арай гайгүй байх шиг Чимбаах болохоор бүр айгүй нэттэй. Чимбаах ингээд зэрэг юм хийхээр толгоон жоох эргэждэг байхгүй. Тэгээд юм ярихаар ойлгохгүй бисээ ямар санд оройны нэвтрүүлгийн видео найдлаар арай сайн ингээд суужаад Чимбахаа оройны нэвтрүүлгийн видео гэсэн чинь юу видео? Ямар хаанаас видео юу видео гарч тэгээд детальтай тайлбарлалаа гэх гэдэг. Тиймэрхүү байдлаар л хоёлоо ер нь бол айгүй хөвгөлтэй л өдрийг өнгөрүүллээ те. За тэгэхээр хоёлоо өнөөдрийнх нь мэдээлэл рүү оръё те. За тэгээ өнөөдөр мэдээлэл рүү орохоос өмнө сэтгэлээсээ уншиж ууган бол дуугна арай мэндийг хүргэсэн байна. Тэгээд бас сонь сайхан байхгүй 50 байна. Гэсэн мэт Нийтүр Бат хоёр Нэмсрэн Ямаа Альмаа бүгдээр арай мэндийг хүргэсэн. Туканаас өөр арай мэндээ сонин гэвэл оройн хоолны цагаараа Пёнижа мордог Баатар болоод явж байсан гинт ширүүн бороо ороод шалб норсон гэсэн байна. Яана Солонгос бороогүй бол гэнэ шүхэргүй бол тэгээд бас айхтар норн штэ ширүүн боронд бол. За аз жаргал омгшил мөн эрдэнэ суура цэндээш орой мэндийг хүргэсэн байна. За суура цовын хилээ хийх гэсэн байна. Би бас оройны хоол гарч нэг цов идээд тэгээ нэвтрүүлэг хэлэх гээд харин сандраад нэг талын пакетанд дэж ирээд анжигахтаа өгцөн. Би таны шинээр шинэ хоол авчиж өгöd байгаа л шүү дээ. Таалан За тэгэхээр хамгийн ихний мэдээлэл танилцуулъя. Бүгд Солонгос улсад коронавирусын халдвар 1805 тохиол бүртгэгдсэн үүний 35 хилийн чандаас зөвлөгдөж орж ирсэн байна. Тэгэхээр коронавирусын халдварын тохиол өчигдөр бол 1300 400 байсан санагдаад байна. Тэгэхээр өнөөдөр дахиад
Ер нь бол 2000 жилийн төхөөд өндөр тохиол бүртгэгдэж байгаа. Тэгэхээр та хүмүүс маска сайн зүгээрээ. За миний танилцуулах хамгийн ихний мэдээллийн хувьд бол даамцаг нэт дээр тавигдсан эрэлттэй мэдээлэл байсан. Тэгээд залуучууд бас солонгос залуучууд нэлээд олон сэтгэл үлдээсэн байлээ энэ мэдээний доод хэсэг дээр нь. За тэгээд ямар мэдээлэлээр сүүлийн үед солонгос залуучууд одоо body profile гэдэг та сонсч байсан уу? Биенийхэн зураг гэд хоёлаа нэг хальт нэг удаа ярьжсэн баха. За солонгос сүүлийн үед модонд орж байгаа нэг зүйл байгаа. Тэр маань өөрийнхөө одоо тий хамгийн гоё биеийг одоо бүрдүүлээд гэх юм уу те одоо тураад ч гэдэг юм уу эсвэл яг эрүүл мэндэ ингээд гоё хоолунд те яг өөртөө эрүүл хоол хүнс хэрэглээд тураад за хамгийн гоё бие дээр очингуудаа body profile гэдэг биеийн зургийг авч ингээд хадгалдаг ийм мод бол солонгос дэлгэрээд байгаа. За сүүлийн үед бол би энэ талаар бүр бараг нэлээд сонсож байгаа. Энэ төрлийн найзуудаас солонгост амьдарч байгаа монгол найзуудаас хүртэл аяг сонсож байгаа. Тэгээ солонгос залуучуудын хувьд бол энэ нь одоо мэдээж завгүй амьдралыг те бид нар ингээд дасгал хөдөлгөөн бол зайлшгүй хийх ёстой шүү дээ. Гэхдээ яг дасгал хөдөлгөөн өдөр тутамдаа хийх гэхээр яг зүгээр би ингээд турахч гэдэг юм уу яг ийм зорилго тавьчихаар бас ингээд турч чадахгүй байна нэ те. Ерөнхий зорилго тавьчихаар. Тэгэхээр солонгос залуучуудын хувьд яаж одоо биеийн гооцханд анхаарат байна гэхээр өөрийнхөө хамгийн гоё биетэй те одоо зургийг авахуулаад тэрийг ингээд андигнаад эргэн тойрныхоо хүмүүст би чи ийм гоё биетэй хүн штэ гэж дэгч юм уу те. Тэрнээсээ кайф авах ийм одоо мод дэлгэрээд байгаа юм байна. Тэгээ сүүлийн солонгос залуучууд одоо компанид ажилладаг залуучууд юм уу бүх салбарт ажиллаж байгаа залуучууд өглөө эрт тусаад одоо фитнест явах, хелс жан гэж хэлдэг те. Фитнест явах эсвэл орой ажиллаад тараад фитнест явах. За эсвэл ганцаарч ялсан багштай ингээд йогод явах ч гэдэг ийм байдлаар өөрийгөө бид анхаарад тэг хамгийн одоо гоё бие дээр очиа. Тэгээд зарим залуучуудын хувьд бол ер нь одоо гоё биетэй босон ч гэсэндээ эргээд таргалж байгаа тохиолдлууд байгаа. Гэхдээ энэ нэг төрлийн дурсамж гэх юм. Тэгээд дараа нь ингээд хөгшөөчүүд юм одоо бол 20 эдтэй залуучууд ер нь одоо бол 20-с 30 насны залуучууд айгүй ийм body profile зургуудыг бол ахуулж байгаа юм байна. Тэгээд дараа нь одоо юу гэдэг 60 70 нас хүрээд өө би чи 20 гарч явахдаа ийм биетэй эмэгтэйсэн шүү дээ. Ийм биетэй бүсгүй байлаа. Ийм биетэй залуу байлаа гэх мэтчлэн ярих ийм дурсамжтай болж байгаа гэсэн. Тэг хүмүүс ер нь яг тийм зорилго тавихтаа илүү тийм тодорхой зорилго тавьж яж хүрэх боломжтой гэдэг юм байл л дээ. Тэр зур уншижсэн. Тэр юу гэхээр чинь за би яг одоо юу гэдгийг би 80-аас доош килограмтай болно гэдэг ингээд нэг хэсэг бол боддог байсан. Тэгээд яг тэрүүндээ хүрэхэд бол яг арга нь янз бүр байгаа шүү дээ. Тэгэхгүй бол энэ хаана хүрэхээ мэдгүй зорилго нь ингээд тодорхой бос би турнаа гэж хэлчих юм бол тэр баг биелдэггүйгээд. Тэгэхээр солонгос хүмүүсийн хувьд бол энэ бас их дайжгүй юм байна. Би ягаад бол 2-3 жилийн өмнө турсан. Тэгээд тэр үедээ тэгж бас зураг авуулаагүй юм шиг байна. Тэгсэн бол тухайд гүзээгүй болцсоогийн зургийг бас аваад хадгалчихсан бол тэгээд харуулаад би чи ийм кул залуу байсан гэж ярих нь шүү дээ. Дээрээс нь Instagram дээр хаштаг ашигладаг шүү дээ хүмүүс. Сүүлийн үед бол яг body profile гэсэн хаштагийг баг нийт бол 2,200,000 хүн бол хаштагтай өөрийнхөө гоё бие хата зургуудыг бол оруулсан. Тэгээд солонгос залуучууд тэр хэмжээгээр маш энэ хөдөлгөөнд бол одоо нэг төрлийн челленж гэж хэлж болно тийм оролцож байгаа юм байна. Тэгээ манай монгол залуучууд солонгосдаг манай монгол найз ч гэсэндээ айгуу гоё тураад өөрийнхөө юм гоё торонхаа зургийг аваад над руу явуулнаа гэхэд хагийн тонгийн өмнө чаад ичижсэн. Тэгэхээр би за тэгээрээ жингаас. Гэтэ алтчгүй хүн нөө зоригтой болохоор илүү одоо турах дээрээ тэгээ эн чинь яг хамгийн гоё бие гэдэг чинь бараг тэгээ бүх зүйлүүдээ ингээд маш туранхаа одоо биен дээр гэх юм те биеийн пропорц ч байт юм гаднаас харагддаг тэр маш одоо гоё биетэй болохын тулд хатууд эглэн барьдаг гинэ. Тэгэхээр хатууд эглэн барихын тулд чи өдөр тутамдаа те амттай зүйл идмээ санагдана. Тэгэхээр тэрийг барихын тулд яалтч одоо би чи гоё зурагтай болох гэж байгаа шүү дээ гэсэн бодолтой байх юм бол бас чгүй те гайгүй ингээд дэглэмээ бол даваад байгаа гэсэн юм ярьслаа өгсөн байлаа солонгос залуучууд. За тэгэхээр бас манай сонсогчдын хувьд бол хэрвээ яг турыг гэж бодож байгаа ч юм уу бие хөгжүүлэе гэж бодож байгаа бол энэ мэдээнээс санаа аваад тийм зургаа бас авахуулаарай бас тураад магадгүй гоё болцсон байгаа бол тийм. За тэгээд миний онцлог мэдээллийн хувьд бол түрүү хэлсэн нэлээд хандлт өндөртэй мэдээлэл байсан. Корона тусгаас вакцин хариулах нь илүү аюултай юу гэсэн мэдээлэл байгаа. Яхаад бас энэ мэдээллийг гаргаад ингээд бүр тийм сайт хүртэл байдаг юм байна л да. Энэ нь болохоор одоо коронагийн вакцин хэлхийг одоо эсэргүүцдэг хүмүүсийн бүр сайт хүртэл байдаг юм байна. Тэг хамгийн гол хүмүүс энэ хүмүүсийн тавьж байгаа тэр факт гэж хэлж болох юм тийм. Энэ нь болохоор 2 сарын 26-наас 8 сарын 7-ны хүртэл одоо энэ хооронд вакцин хариулсан хүмүүсийн одоо вакцинжуулалт эхэлсэн хугацаа байгаа. Энэ хооронд COVID-19-ийн нас баралтын тоо 531 байсан болвол вакцин хийлгэснээс болж нас орсны тоо 639 байна. Энэ болохоор хамаагүй их тоо байна гэд. За тэгээ энэ мөн мэдэн дээр би одоо явуулаад үзье энэ дуу бас байлаа бүр энэ юуны коронагийн эсрэг гээд тэгээ энэ за одоо энэ Pfizer AstraZeneca короныг хамгаална гэж худлаа тий одоо хурлагдаж байна тий энэ нөгөө шимэгч хямдар гардаг юм шүү дээ. Тийм юунаас наваа тий. Тэгээ өнөөдөр хүртэл ингээд
600 хүн нас орчоод байна гэсэн ийм юу дуу хүртэл ингээд энэ хүмүүс бүр сайт ажиллаулдаг. Энэ дээр янз бүрийн баримт оруулдаг. Өөртөө жигсаад ч юм уу. Энийг бас нэлээд их хүмүүс үзэж байгаа учраас яг илүү эрдэмтдийн судалгаагаар яг энэ хүмүүсийн хэлээд байгаа зөв юм уу гэсэн талаас нь энэ мэдээнээр бол тайлбарлсан байлаа. Тэгэхээр энэ хугацаанд яг энэ хүмүүсийн хэлээд байгаа вакцинаас болоод 639 хүн нас орсон. Харин коронавигоос 531 гэхээр илүү аюул багтаа гэсэн юм одоо мессежийг өгж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг энэ одоо дэлгэрүүлээд үзэх юм бол вакцинтай бас яг хамааралтай гэж хүлээн зөвшөөрөгдсөн бол 2хан тохиолдол байгаа юм байна. За тэгээ бас эргэлзээтэй ч юм уу те одоо ийм бол 8 тохиолдол. Бусад 639-ийг нь болохоор ямар нэгэн байдлаар болохоор вакциныг яг бол вакцинаас болоогүй гэсэн ийм зүйлүүдийг бол хэлж байгаа. Дээр нь болохоор бас ийм бүр тоогоор баримтжуулаад судалгаагаар тий. За яг коронавигийн тэр хүмүүсийн одоо корона тусаад нас орсон хүмүүсийн тоог шууд бүгдийг ингэж үржүүлээд хувааж үзэж байгаа. Жишээ нь бол за 639 вакцинаас болж нас орсон гэж тооцъё тий. Тэгэх юм бол одоо нэгдүгээр шатны вакцин одоо 20 сая 786 мянган хүн 192 хүн тариулсан байгаа юм байна. Тэгэхээр энийг хуваагаад 100 үрчгээр одоо нэг хүнд ногдохдоо вакцин одоо тэр юунаас шалтгаалж байгаа хэр зэрэг нөлөөлж байгааг гэдгийг тоолж байгаа. Тэгэхэд бол энэ тэнк мянганы 3% гээд нөгөөх нь болохоор яг нас орсон хүний тоо корона энэ хооронд бол 121,635 хүнд туссан 531 хүн бол энэс болж нас орсон тийм. Тэгээ энийг хуваагаад 100 үржүүлээд гаргахаар болохоор тэг мянганы 437 буюу яг одоо 150 дахин илүү одоо осолтой коронавирусын туссан хүмүүсний нас орох магадлал нь бол ийм өндөрөө гэсэн 150 дахин өндөр гэсэн юм одоо эрдэмтдийн илүү тийм тодорхой судалгааг бас харуулж байгаа юм байлээ. Хоёрдугаарт нас хүмүүсийн мэдхийг хүсэж байгаа тэр зүйл нь эрүүл биетэй залуу хүмүүстэй одоо вакцин хийхгүй байлаа гэдээ туслаа гэдээ юу яадгийг тий яах чгүй гэсэн ийм үүднээс бас одоо юу тавьж байгаа юм байна л да. Вакцин хийхгүй байхыг илүү уриалгах ч гэдэг юм уу. За тэгэхээр дахиад энэ дээр бас одоо яг тэр тоог нь бол одоо 20-оос 30-наас 30-аас 40 насны гэдэг энэ эд залуу насны хүмүүсийн тоог нь мөн харьцуулсан байлаа. За тэгэхээр яг одоо вакцина хийлгээд нас орсон хүмүүсийн тоогод 18-аас 29 насны хүмүүс тэг за энэ одоо хэдэн 10,000 гэх юм уу тэг 100,000 гэх юм уу нэг хувь нь л яг вакцин хийлгэсний дараа нас орсон тоог гарч байгаа бол коронавигоос олж өвчлөөд нас орох тоо болохоор жишээ нь 18-аас 29 насны дээр тэг 10,000-ны 172 буюу дахиад ийм 100 дахин өндөр магадaltaй. Тэгэхээр ер нь бол энэ хүмүүсийн яриад байгаа бас буруу эрдэмтдийн судалгаагаар гэх юм бол илүү вакцинаа хийлгээд тэр хамгаалах нь бол зөвхөн тэр нас оролт нь бол илүү хувь нь бол хамаагүй бага гэж байгаа. 20 сая хүнээс те магадгүй яг тэр хүмүүсийн 600 гэдэг байгаа тог хүлээн зөвшөөрлөө гэхэд ийм бага хуваар бол тусах юм байна гэдгийг бол харуулсан байлаа. Тэгээ солонгосчууд вакциндаа бол ер нь харцангуй сайн хамрагдаад байгаа юм болов уу гэж боддог. Би бас мэдээ харахаар муу хамрагдаад байна гэсэн бас юм юу яваад байгаа байхгүй. Ягаад гэвэл иймэрхүү зүйлүүд байгаад бас дээр нь хүмүүсийн итвэх сул байна. Одоо 11 сар ч юм уу тэрүүндээ амжихгүй 10 сар 11 сард амжихгүй гэсэн тийм бас мэдээлэл бас би харсан л та. Тийм хүн амынхаа нэг 60-70% уг нь 11 сар гэжсэн сүүл мэдээлэл харсан 10 сар гэхэд дархлаажуулна гэсэн нэг тийм мэдээлэл харсан. Гэтэ солонгосчуудын хувьд бол юу ах шүү гэлээ. Зарим нэг талаараа одоо би ч нэг мэдээ орчуулж хахад одоо вакцинтай холбоотой нас орсон байж магадгүй гэсэн нэг мэдээллийн хэсэг юм байна. Магадгүй гэдэг. 7 хүн ч гэдэг 8 сүүлд бол би яг хамгийн сүүл нэг 10 хэд гэл танилцуулж ирсэн. Тэгээ сүүл рүү болохоор одоо тэрийг бүр мэдээллийг нь байнга гаргахаар давтамжтай болоод учраас арай өөр мэдээлэл орчуулж хүргэж ирсэн. Тэгээд яг хараад хахад солонгосчууд яалчгүй тэр сэтгэл дээрээс харахад бол вакциндад баг зэрэг те эргэлзэгч гэдэг юм эсвэл сонголтоор яг ингээд би энийг хийлгэнэ гэсэн ийм бүр одоо сонголтыг нь цаанаас нь ингээ өгөө. За энийг юусэн хийлгэн ийм байдаг. Эсвэл энэ вакцин яг ийм одоо 90% үр дүнтэй эсвэл энэ нь 100% ч гэдэг юм эсвэл нэг 99 ч гэдэг юм уу. Ийм баримтыг даана хүмүүст бас танилцуулах хэрэгтэй юм шүү дээ гэсэн тийм бас сэтгэлийг харж ирсэн юм байна. Тэгээ солонгос монголчууд манаас төрсөн он сар өдрөөс шалтгаалаад энэ коронавигийн вакцинд хамрагдах зүйл бүртгүүлээ тийм пост хийсэн нэлээ харагдчихсан. Тэгэхээр солонгост хийж байгаа вакцинууд харьцангуй бас чанар дажгүй сайтай болов гэж бодсон. Pfizer тэгээд AstraZeneca гэдэг тийм энэ вакцинууд бол нэлээд дэлхийд бол бас харьцангуй гайгүй гэж үзэгдээд байгаа болов гэж ойлгосон. Тэгээд зүгээр нөгөө талаар Монголд бол жишээ нь вакцин хамрагдсан хүмүүсийн бол нэлээд өндөр байгаа шүү дээ. Яагаад бол одоо хүмүүс сайн дураараа хамрагдах хэрэгтэй гэдэг. Тэгэхэд улсаас мөнгө өгсөн шүү дээ. Тэгэхэд бол манайх бол маш хурдан ингээд хүмүүс хамрагдсан. Солонгост яг тэгж хэрэгжүүлэх гэхээр бас тиймэрхүү зүйл нь мөнгө өгөө гэх юм бол илүү хүмүүс уурлах ч юм уу тийм. Тэгэхээр яг нөгөө бөөнөр нь хамруулах бас тийм боломж жоо сул юм байна да гэж бол надад харагдсан. За тэгээ одоо харж илээ тийм. Ерөнхийдөө уг нь бол вакцинжуулалт идэвхтэй явагдаж байгаа гэсэн мэдээлүүд
айгүй их харагдаад байгаа. Гэхдээ одоо яг нөгөө зорилт нь болохоор 10-11 сард л те яг 60-70% та хүрэх нь үгүй юу гэдгийг дээр л байх шиг байлаа. Тэгэх юм бол яг нөгөө масса дархлаажуулж байгаа учраас халдварын тоо арай бага бүртгэдэг. Одоо би сая танилцуулсан өдөрт бол 1805 тохиолдолд бүртгэгдэж штэ. Энд чинь сүүлийн ер нь өдрөө танилцуулахад ерөөсө тасралтгүй нэмэгдэж байгаа. Буурсан тохиолдол байхгүй байгаа учраас хүмүүсээ ингэж шавдуулах гэдэг юм те. Вакцина урданд хариулаа. Коронавирусын халдварын тохиолдол ингэж 2000 хүрэх гээд байна гэсэн л иймэрхүү зүйл. Одоо нийгэмд цай барах дэглэмж гэсэн дөрвөр шат гэдэг ч гэдэг юм те. Улмал одоо шатууд хүндрэх гэдэг юм те. Нийгэм цай барах дэглэмд журмууд нэмэгдэж байгаа гэсэн үг шүү дээ те. За тэгэхээр иймэрхүү мэдээлэл манай сонсогчд маань бас мэд хүргэсэн байна. За хоорондоо ч бас их битсэн байна. Тэгээд Эрдэнэтбаатар модернаар шахуулах гэж байгаа болоод эндээ үлддэг юм уу гэсэн байна. Бас тэгэхээр ер нь бол тийм мэдээлэл бас илүү сайн аваад бас өөрсдөө шийдээд хийх хэрэгтэй баг тийм. Тийм. Тухайн одоо вакцины хийлгэж байгаа хүнд бол одоо нөлөөлөхгүйгээр тийм яг тухайн хүн өөрийн үзэл бодлоор үнэхээр хийхгүй болох уу гэдэг шийдсэн дээр баг. За тэгэхээр үргэлжлүүлэн поста танилцуулах байгаа тийм. Хоёлаа хамтран ажиллаж байгаа мэдээлэл. Хамтран ажиллаж байгаа мэдээлэл хүрчээ тэгээд үргэлжлүүлье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллаж байна. За MN Post Cargo зунаг хасах өвлөн нэмэх температурын хөргөөр давчаас таны Солонгосоос Монгол руу явуулж байгаа бараа бүтээгдэхүүнийг муудахгүй хөлдөөхгүйгээр Солонгосоос Монгол руу тээвэрлэлт хийдэг байгаа. За тэгээ чингэлэгтэй одоо тээвэрлэлт хийдэг учраас одоо хятадын хил дээр гацгахч гэдэг юм уу эсвэл мэдээж одоо л ер нь коронавирус гарснаас хойш бараа бүтээгдэхүүн удах юм тохиолдод гарч байгаа. Тэгэхээр та бүхэн каргогоо явуулахдаа тодорхой хэмжээний зайтай гэдэг юм уу те. Жишээлбэл би одоо гэр бүлийнхэндээ за яг энэ хугацаанд одоо нэг 8 сарын одоо 20 эднэр гэрт маань тэ нэг ийм бэлэг явуулсан гэдэг. Тэгээ яг тэр ачаанд бас 8 сарын 20 эдэнд хүрэх нь үгүй юу гэдэг бол одоо нэг хил дээр гацах гэдгээс шалтгаалж байгаа учраас магадгүй одоо карго явуулахдаа энэ хугацаагаа сайн тооцоолох хэрэгтэй болов. За тэгээд хаягийн хувьд гэх юм бол Монгол 5-ны Б1 давхарт байрлаж байгаа холбогдох утасны дугаар нь ТИГ 1083 71 82 9. За Монголоос бол 77 13 23 23 гэсэн дугаар холбогдож байна. Тэгээ Монголд бол сэрээд хүргэлттэй байлээ. Тэгэхээр бид нар бол би бол тэгдэлсэн юм. Карго авчаал тэгээд яг Солонгосоос бүр мөсөн ингээ Монгол руу ирээд нүүхтэй нэлээд олон карго явуулаад тэгсэн чинь ямар ч хүргэлт байдгүйгээд тэгээ очиод авсан чинь нэлээд би чинь ганцаар авч байгаа байхгүй. Тэгсэн чинь миний ачаа болохоор би явахдаа нэг яг ингээ хугацаанд эхнийх нь очиод би ингээ аваад ч гэдэг юм жоохон зайтай ингээ явуулсан. Тэгсэн чинь яг гуруула хоцронгуудаа нэг дор ирсэн чинь 3 том чамдаа бариад гарах гэсэн чинь нэгийг аваад нөгөөх маань тэнд үлдчихэнгүүт хүн аваа явчих гэдэг байхгүй. Тэгээ 3 чамдаамтай бас найзаагаа дуудаж авчаасан. Тэгэхээр хүргэлт гэдэг бол одоо нэг коронавирусын халдварын тохиолдлоос өндөр байгаа юм үед тэгээ гэрээсээ шууд хүргэлтээ авчих боломжтой нас айгүй том даваад юм байлаа. За яг тийм Солонгос байж байгаа зүгээр ирээд анзаарсан зүйл гэх юм бол энэ зүгээр миний хувийн бодол шүү тийм. Зарим хүмүүс одоо цэцэг гэж яриад байдаг тийм. Тийм хөргөж гарлаа, инглээ тэглээ гэж хүмүүс ярьж байдаг. Гэхдээ зарим нэг гой шинэвтер зүйлүүч байгаад байдаг. Тэгэхээр магадгүй одоо жишээ нь сөгөлд бол 30 кг-аас тийш одоо очиод авнаа гэж байгаа тийм. Тэгэхээр магадгүй тиймэрхүү зүйлийг сонирхох юм бол аваад ирээд ачуулчих юм бол за Монголдо одоо хүмүүс ар гэрийнхэн ч юм уу тэрийг хүлээж аваад бас шинээр залуу гэр бүлүүд ч юм уу тийм одоо би гэрээ тохижуулж байгаа тиймэрхүү зүйл явах юм бол миний хувьд жишээ нь Солонгосоос тийм Zippo гэдэг Ziggo гэдэг л нэг хөрөгч бас манай найз ийсаа хийж байгаа тийм дажгүй хөрөгч байна гэхээр өөрөө тэнд байсан л да. Тэгээд Монгол руу явуулчихсан. За ямар ч техник хэлний хөрөгчтэй болоод нэг байраа аваад удаагүй байсан. Тэгээд дараа нь яг солиул гэж бодсон. Хурж ирээд харсан чи айгүй дажгүй. Тэгээд одоо л хэрэглээд байж л байгаа. Тэгэхээр ерөн зөвөр тиймэрхүү овортой зүйлүүд таарад тийм Монгол руу явуулчихад Монголд бол тэд нар нэг голохдохгүй их дажгүй байгаад идэх юм болов уу гэж харагдсан. Тэгээд магадгүй карго хэрэг бол бас MN Post Cargo гэдэг 30 кг-аас дээш дуудлагаар бас сөвөлдөө бол очиод авчдаг ийм бол үйлчлэгээ байгаа. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллаж байгаа. Нэвтрүүлэгт бас удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа юм карго байна. За одоо харин пост өргөх үү те? За тийм. За пост өргөхөөс өмнө сэтгэл бас уншиж. Баяр сайхан орой мэндэ Moderna вакцины хийлгээд 20-30 настай 20-30 настай 2 хүн нас орсон гэсэн мэдээлэл байна. Шижаал Батболд маань орой мэндийг хүргэсэн байна. Орой мэндийг хүргэе. За миний онцлог пост гэх юм бол Ёжара Мён гэдэг Солонгос хүний ажилуулдаг ийм пэйж хуудас байсан. Энэ пэйж хуудас дээр одоо нохоонд ирсэн хуурамч дуудлага гэсэн нэг ийм пост орсон байдаг. Энэ өдөр харсч айгу нийтээ санагдаад тэгээд нэр ингэжсэн байна л да. Энийг Солонгос иргэн одоо тэгбэ гэж хэлдэг чинь карго одоо хүргэлт захиалгахдаа нохооныхоо нэрээр ингээд хүргэлтээ захиалцдаг нэ өөрийнхөө нэрээр шүү. Уг нь бол хүнийг чанцалт болгоно гэж захиалах ёстой ш. Тэгэл нохооныхоо нэрээр захиалцдаг нэ. Тэгээд захиалгууд Солонгост ямар нэгэн зүйл захиалаад тэрнээ ингээд гэрийнх нь хаяг утасны дугаар байдаг шүү дээ. Тэрийг заавал хуулж хаях ёстой байдаг. Тэгээд энэ хүний хувьд болохоор хуулахгүй хайцсан байна л да. Тэгсэн чинь одоо voice phishing гэдэг за одоо хуурамч дуудлага гэрэл нэг заллин ирдэг ш. Тэгсэн чинь заллин гээл айгуу сүртэй одоо Кёмчаачон гэдэг чинь
чинь цагдаагийн ерөнхий газрыг хэлж байгаа. Цагдаагийн ерөнхий газраас залгаалаа. Би өстө тэр ахлах тэслэгч тэр байж гэдэг юм те. Тантай ярих хэрэггүй. Та нэг ийм хэрэгт холбогдсон бай гэх. Тэгэл баян гүлгэнийх нэр хэлээдсэн гэнэ нөгөө нохооных нэр. Тэгэхээр гайхаад яа манай нохоо хэрэгт оролцсон гэж байт юм бах та. Татвар матураа төлөөгүй гэж яриад тань гайхаад. Тэгсэн чинь хүмүүс чинь нэгдэх Солонгост чинь ийм хөл байдаг те. Заавал ямар нэгэн зүйл захиалал бол хайрцаг дээр байгаа ингээд нэрийг заавал нэр үед юм уу гэрийн хаягийг авах хэрэгтэй. Энэ үний үед бол аваа гэсэн чинь өөрийнхөө нохооных нь нэр дээр танд ингээд ийм юм ирсэн байна. Та заллин хийсэн байна. Одоо ийм эрүүгийн хэрэг үүсгэн ч гэдэг юм уу те сүрдүүлэг ирсэн. Тэгээ ийм хөгжилтэй тохиол болж байсан. Энэ одоо монголоор бол ийм л байх нь шүү дээ. Одоо за Баянгол дүрийн цагдаагаас ярьсан ноён хасаргаа эсвэл банхаргаа танд ийм хэрэг ингэсэн байна гэдэг яг тэр нэрээр нь ингэж хэлж ийн гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд нэрлсэн чинь яг дуудлага ирээ. Тэгээд за энэ яг voice phishing буюу одоо утасны заллин юм байна даа гэж үзсэн. Энэ дээр бас мэдэх ёстой зүйл нь Солонгост амьдарч байгаа монголчууд маань за магадгүй очиод удаагүй байгаа хүмүүс гэж магадгүй шүү дээ. Тэгээд хэрвээ Солонгост бол одоо хүргэлт хөгжсөн бүх юмаа захиалж болно. Хямдхан хичнээн хямдхан зүйл байсан ч гэсэндээ гэрээ үдэнд хүргээд өгчдөг. Гэхдээ анхаарах ёстой зүйл нь саяны шиг яг өөрийнхөө тэр наалт гэрээ одоо хаяг утасны дугаар дээр наалтыг заавал салгаа таах хэрэгтэй байдаг. Хэрвээ салахгүй очих юм бол хүмүүс л яг энэ утасны заллин гэдэг хүмүүс бол ингээд хардгал юм байна. Бодомжоор явж байгаа. Өө ингээд утасны хаяг маягч байт юм уу те. Утасны дугаар бичээстэй байх юм бол тэрийг тэмдэглэж байгаа. За энэ хороонд энд амьдардаг хүн юм байна. За энэ хүн лөө залгаад юм заллин хийя гэх те. Залгахдаа яаж залгаадаг гэхээр саяны шиг цагдаагийн ерөнхий газраас залгаж та ийм хэрэг толбогдсон байна. Бид нар эрүүгийн хэрэг одоо үүсгэх гээд байна. Тэгэхээр та тодорхой хэмжээний мөнгө өгөх юм бол бид нар эндээ зохицуулах боломжтой ч гэдэг ийм байдлаар заллин хийдэг шүү. Тэгэхээр магадгүй юм захиалсан бол өөрийнхөө одоо чүүсөө би гэрээ хаягаа заавал арилгаж байгаа авч байгаа бас хаях хэрэгтэй шүү. За тэгэхээр энэ дээр бас ер нь тэр заллин гэдэг хүмүүс чинь тэнд өөрсдийн гэсэн юм офис түрээслээ тэндээ яаж хүмүүсийг заллах вэ гэдгээр хичээл сургалт явагдаа. Тэгээд ялангуяа одоо мэдээлэл олж авах нь бол тэр хүмүүс хайцсан байх юм бол тэр чинь тэдний хувьд бол бөө олж олчж байгаа. Дээр нь утас руу мессежээр бас юм янз бүрийн линк явуулаад дарахаар нь утасны мэдээллийг орж авдаг гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү өчтөр бас нэг чинь фэйсбүүкээр имат гэл нэг юм азтан болно гэл мессенжерээр бас юмнууд орж ирээд байсан шүү дээ. Тэгээд яг тэр линкийг харангуй чинь тэгэж иматын албан ёсны хаяг биш байхаар нь орж үзээгүй. Гэхдээ нэг хүн оронгууд ингээд бусад хүмүүс рүү ингэж автоматар дамжаад байдаг. Тиймэрхүү зүйлүүд маш их байгаад байдаг учраас манайхан энэ дээр л их сайн анхаарах болгоомжлох хэрэгтэй байгаа тийм. Ямар нэгэн линктэй чат, мессеж, мэйл ирэх юм бол ер нь л те ороод хэрэггүй юм шиг санагддаг шүү дээ. Тийм одоо линкээр дамжлаа гэхэл хувийн мэдээлэл авах ч гэдэг юм. Би нэг дээр Instagram алдаад тэгсэн чинь би Солонгост байсан тухай. Тэгээ алдсан чинь Монгол утасны дугаар бичсэн байна. Тэгээ би залгаад хүүе ээж одоо миний Instagram-ыг эргүүлээд өгөөч би энийг устгамааргүй байна гэсэн чинь би байж энэ юу өөр тоглоом тоглож байна. Жохон байж байгаа залгах чиг. Чи тэгтээ хэн билээ гэж ахшиг нэггүй амар 50 амглаа. Тэгээ би тэнд нөгөө програмаас нь гаргах гэсэн нэг юм зэсвэд юм лиш. Тэндээс нь гаргаад тэгээ бүх юмнуудаа дахиж шинжилж нууц үгүй айгу олон тоотогоор бичээд тэгээ өгчлээсээ одоо болохоор бас ингээд нууц үгнүүдийг холиод бантан болох бүр нэлээ олон тоотоо гэж бичдэг байсан. Тэгвэл бас айгүй тийм хэрэг гард юм байлаа. За би дараагийн онцлог постыг хүргэе. Энэ болохоор Альмаа хаш гэдэг хүн оруулсан байна. Солонгос сериал гэдэг. Ямар танил дот нэр вэ? За тэгэхээр ингэж утсан байна. Жангум кино үзэхээр бидний амьдарч байсан жижигхэн шавар байшин санаанд орох юм аа. Хоёр охинтойгоо хамт хоёрыг харьцах 3 хэмжээтэй жижигхэн байшинда бүгдээрээ нэг ханзан дээр суугаад жангумаа үзээд хоолоо идээд суудаг байж үлээ. Манай гэрт ганцхан өнгө ялгаруулдаг 14 инчийн өнгөц зурагт байсан юм аа. Түүнийгээ үзээд л орой хоолой хамтдаа идээд сууж байх үнэхээр сайхан. Бусдын нүдэнд эдийн тарчихгүй харагддаг байсан ч бид хамтдаа жангумаа үзээд хоолой идэж суухдаа жаргалтай байлаа гэсэн ийм пост байна. Тэгээ Солонгос сериал үзэж байгаад эргэн дурсав гэсэн байна. Тэгээ надад зүгээр яг энийг уншихаар бас нэг тийм танил төр төрөх гэдэг юм уу? За бид нар ингээд жишээ нь ажиллаа тараад орой гэртээ ирээд те гэрийнхэнтэйгээ байхад ийм кино үзэхгүй ч юм нэг ингээд байхаар өөрөөсөө уцаа хараад эсвэл нэг тийм халуун дулаан уур амьсгал бүрдэхгүй байгаа тийм шиг санагддаг л да. Тэгээд яг иймэрхүү байдлаар ингээд кино үзээд за кино гээд дотроо бас олон янз байгаа. Нэг ангитай кино байлаа гэхэд тэрийг бол мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүт яг олон ангитай кино байх юм бол ядаж хүүхдүүдтэй үзүүлэхэд энэ ч нэг иймэрхүү юм гардаг зүгээр гэдгийг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар гэр бүлээрээ үзэх боломжтой болж байгаа. Хоёрдугаар жишээ нь за өөр гоё цувралууд гингүүж Америк одоо Vikings гэх юм цуврал ч юм уу миний хувьд үзэж болоод явгууд манайхан бусд нь сонирхгүй. Тэгээд яг нэг гоё бөөндөө үзэх тийм юм бас одоо үүсэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр Солонгосын тэр драмнууд яг савнгийн дөргөл зарим нь дэндүү олон ангитай уйтартай ч юм янз бүрийн зүйл байдаг. Давуу тал нь гэх юм бол
яг тэр гоё кинонд орчих юм бол нэг тийм гоё өнгө эстэй кино байдаг ч хүүхдүүд үзэх төрлийн нэгээл нэг тийм Replay 88 тий дурсамж 88 гэдэг тэр санагдаж байна. High Kick гээл бас тийм киног бидний хувьд бас гэрээрээ үзэнгүү за одоо юугаа бөөнөр үзье гэл киногоо тавьчих гэж бол хоолоо хийчихэл яг тэнгууд нэг тийм одоо яг бас аз жаргалтай мөчийг ингээд гэр бүлэрээ өнгөрүүлэх боломжийг бас нэлээд олгодог юм болов гэж бодсон. Тэгээд яг энэ дээр хаших болохоор яг өөрөө тарчиг байсан ч гэсэн гэр бүлэрээ байх нь гоё гэж бичиж байгаа. Миний хувьд зөв гол санаа нь болохоор солонгос кино бас тэр тусмаа зөв офлайнтай кинонууд үзээд ингээд бөөндөө суух тэр мэдрэмж бас их гоё гэж санагддаг. Тийм ээ, тийм ээ. Би бас яг багын дурсамж гэхээр Жангумыг бас яг би бага ингээд байхдаа үзчихсэн. Тэгэл гэр бүлэрээ айгу яг ч юм ингээд дурсамжинд айгу тод байдаг. Манайд тог тасраад. Тэгээ бид нар Жангумд айгу дуртай. Тэгэл нөгөө солонгос хоол идэж байгаа энэ төр айгу гоё тэр ямар гоё хоол тухайд идэж үзээгүй л байсан. Солонгос хоол ерөөсөө идэж үзэж байгаагүй. Тэгэл хамаатны ахын доо очоод тог тасарсан гээл тэдний очоод иддгээр ангиж үлээ. Яа Жангум мэдгүй хил мэлэн юм мэдрэхгүй ингээл бөө юм болоод зэ. Тэрийг тухайд очиж үзчихсэн л та. Тэгээ ялт ч нэг тийм багын дурсамж гэхээр солонгос хэрэл нэг орж ирээд идэг юм байлээ. Гэтэ дунд руу байх үед болохоор ингээс хавангийн дөөр үзлээ энэ тэргээл аюу тийм нэгсэд дургуулсан. Хүмүүс яг нэг тийм үе байх шиг байсан. Тэгээ би ч гэсэн нэрээ миний толгойгоо сэгрүүлээд байгаа юм болооч гэдэг юм уу те. Тийм байсан. Гэхдээ кино дотроос аюу олон төрлөөдөг штэ. Дажгүй бас уран бүтээлүүдтэй ч гэдэг юм. Яг гоё киног сонгоод үзчих юм бол. Тийм баг тэр улсаасаа нэг шалтгааллахгүйг багын дурсамж гэхээр яг эхлээ халтар царайд гээл те. Кино бид нар бүгдээрээ сайн ярьдаг. За солонгос кинодоос байгаа. Тэгээд Орос киноход баян үнийг баглаг тойрохгүй гэдэг. Япон кинонгод Оошин гээл Тайваны F4 гэдэг. Ингээд кинонууд нь болохоор уус их байж болоод байгаа. Гэхдээ ямар ч бас нэг тийм гэр бүлэрээ л нэг тийм багын дурсамж болоод үлдчихсэн. Тэр нэг айгу тийм халуун дотн тэгж санагддаг. Дараа тэр кино гарч яхад яг нэг хуучин гэж бөөнөрөө үзчихсэн. Тэр үе санаанд яг ордог юм байлаа. Тийм Ким Духаныг бас айгу гоё үзсэн шүү дээ. Гэтэ одоо ер нь бол агуулгыг мартсан байлаа. Тухайн үед бол ямар гоё царайлаг ахгүй цагаан оролттой болохсон гэдэг. Би цагаан оролттой болж ирсэн. Нэг урд цагаан оролт бодлож авч ирсэн. Зах дээрээс очиж нэг хэсэг бас модонд орж ирсэн. Сүүл рүүгээ гэдэг юм яг бидний бага наснд гарч ирсэн нэг тийм солонгос кино айгу гарч ирсэн юм шиг байна. Тий. Яг тийм үе орж ирээд тэгээ яг нэг хэсэг бол явж байгаа хүмүүс бас хитрхээ нөгөө сөрөг таалан юм бол хитрхээ цагаа алдаад байна. Хитрхээ одоо юу гэдгийг багтаа яг үзэж байгаа л жоохон том болоод ирэхээр бас утгагүй санагддаг ч юм уу тийм зүйл байдаг ч тий. Тэгэхээр нэг тиймэрхүү дамжлага үед аваад явдаг юм. Орох тохиолдол байна. Манай нэг хамаатны ихч манай гэрт би бас нэг дурсамжаа олцоход хит дуун бас л нэг 10 жилийн сурагч л байсан. Тэгээ манай гэрт ирээл амар ингээд сонь царилц орж ирэхгүй гэрт би тэрээс мартав. Тэгэл яасан хичээсэн чи хөөс нэр хийн хөвчлээ энэ гэлтэхгүй тэгэхээр хин нүгц юм бол яана гэлтэй чимээг хүн ингээд энийг насурчлаа хэрж ингээд чимээг болно шүү дээ. Яаж тэ өөдөөс юм бэл чимээг бол яасан юм болоо ийсэн бол гэл тэгсэн чи харин тэгээс нэр мөнжийг тэгэд алж болоо яг ихнэрээ өрх гарч исэн байхгүй тэгээ амар сэтгэлээсээ үздэг. Тэгээд тэрийгээ бүр ингээд юу ээжтэй ингээл орой ирэл ярьж байгаа хгүй тэмүүцтэй амар одоо чи үнжээг хараад байгаа айгуу гоё бүсгүй тэмүүч энийг хэнийг хараа гэл амар орцсон тийм бас хүмүүс ер нь бол бас нэлээд байдаг байсан шүү. За тэгээ постын нүртэл үргээд үргэлжлүүлээд өнөөдрийнхөө бас онцлог видеог танилцуулъя. Өнөөдрийн видеоны хувьд солонгост бэлтгэсэн Монгол нэвтрүүлгүүдгээд би бас YouTube юунуудаас Google-ээс хайж үзлээ л ер нь солонгос монголчуудтай холбоотой нэвтрүүлгүүд хэр байна. Тэгээд тэр нь бас хэр их хүмүүст хүрсэн байна. Агуулга нь ямар байна гэдгийг ихэнх нь бол яг үзсэн тийм нэвтрүүлгүүд байлаа. Тэгээ энэ дээр онцолж хэлмээр байгаа зүйл юм бол бид нэр 90 оноос хойш гэхээр одоо нэг ер нь их ярьдаг ч 30-аад жил солонгос руу хүмүүс маш их давтамжтайгаар тий. За нэг аймгийн хэмжээнийг л хүмүүс ярьдаг ч. Тэгэхээр энэ дугаа хүмүүсийн тухай нэвтрүүлэг гэхээр бол надад яг тэр хэмжээний бол тийм олон нэвтрүүлэг байхгүй байна. Дээр нэг хүмүүсийн нэг юу болцсон брэнд болцсон нэвтрүүлгүүд бол очиж тэнд хийж исэн. Ийм нэвтрүүлгүүд байна. Тэгээд эндээс онцлох юм бол ямар ч байсан танаад хоног бол бас солонгосоос миний мэдж байгаагаар 2 ч дугаар бол бэлтгэж байгаа. За тэгээд яг солонгост очиж үзээгүй хүмүүсийн хувьд болохоор тэр үед Монгол телевизээрээ үзээл те солонгосын амьдрал нэг иймэрхүү байдгийн байх шүү гэдэг тийм ойлголтыг төрүүлэх. Нөгөө талаараа одоо бидний өмнө байсан хүмүүсийн хувьд бол одоо багал хэсэг гисгэнгээ солонгосын тухай гарахад ер нь ингэж анхаарч хардаг болчт юм байлээ л те. Тэгээд иймэрхүү нэвтрүүлгүүдийг бас та бүхэн арай үзье гэх юм бол нэг 5 нэвтрүүлгийг санал болгоё гэж бодсон байгаа. Эхнийх нь болохоор танаа тооны юм биш те. Тийм танаа тооны те.
Би бас танаа тооны яг энэ солонгос дугаарыг үзчихсэн санагдаж байна. Гэтэ бүр яг ингээд бүтнээр нь бол дүрслэл нь орж ирэх байгаа ч гэсэндээ тухайн үед бол яг солонгос явж үзээгүй. Тэгээ чинь яг солонгост амьдардаг монгол гэр бүл дээр очиж байгаа ш. Тэгээ тэр гэр доторх нь ингээд харуулангууд надаа монгол айлын нэг тийм дүр төрх байдаг шүү дээ, тий. Арай жоох өөр санагдчихсэн тухайн үед. Солонгос тавилгач арай өөр тавилга байд юм уу да. Нэг тийм доторх орчин гэдэг юм. Тэгээд бас жоох арай өөр үйдэг юм байна да гэд санагдчихсэн. Тэгээд монголчуудын хувьд бол айгүй арай өөр гэдэг юм уу. Тийм монгол зүйлээ айгүй тавьчихдаг. Тэгээд тэр айлын хувьд гэсэн тавьсан л байсан л да. Тэгээд нөгөө солонгос айл гэх юм уу да. Яг солонгостой монгол айлыг анх удаа харсан болоо би ээж дээр ингээ айгу сүрхий ярьжсэн санагдаж. Одоо тэгтээ юу ярьжсэн санахгүй. Ямар тааж тавилга мавилгын яриад найр солонгос тавилгач юм цонхон ямар сони ээж вакуум цонх байдаг юм өдрийг ярьжсэн баха. Тэгээд яг энэ 5 нэвтрүүлэгт бол танаа тооны байгаа. За танаа тооныг бол ерөнхийдөө тэнд амьдарч байгаа монгол хүмүүс ямар хөө байдлаар амьдарч чинь юу санаж бодож чинь гэдэг нэг өдрийг өнгөрүүлж байгаа тийм. Тэнгүүд энэ 21,000 вон гэдэг 21,000 төгрөг нэвтрүүлгийг бас нэг хувилбар нь тийм. Тэгэхээр яг энүүн дээр болохоор илүү тийм хүмүүсийн амжиргаа яг юмны үний ямар хөө байна гэдгийг зах дээр яваад 21,000 вонд юм худалдаж аваад тэгэхээр бас нэрээ ингэж амьдэрдэг юм байна. Юмныхын үн ийм юм байна гэд нэмээд энэ сэтгэл татам солонгос гэд энэ болохоор өөрөө солонгосын аялал жуулчлалын одоо тэр газраас нь бүр ивент итгээд монгол жүжигчдийг тийшээ аваачаад яг солонгосын үзэсгэлэнт газруудаар очиж үзүүлээд тэ сэтгэлийн хуваалаа хамбууг өмсдөг бол өмсүүлээд тэ тэгээд ер нь хоолыг нийтүүлж үзүүлээд яг тухайн сэтгэлийг сонсоод яг нөгөө аялал жуулчлал талаас нь бас ингэж танилцуулсан байлаа. За тэгээд ТV караокегийн солонгост одоо хийсэн дугаар байгаа. За энэ бол ойлгомжтой. Тэгээд тэнд байгаа хүмүүс илүү нутгаас хансан ч гэдэг юм уу те. Хамт олноороо баг болоод бас яг нөгөө тэмцээнийхэн дүрмийн дагуу оролцож байгаа. Тэгээд сүүл нь болохоор балжин нэмтэй өдргээд байсан. Энэ нь болохоор бас хүмүүстэй ингэж тойрч суугаад яриа өрнүүлж байгаа. Тэгэхээр ингээд өөр өөрийнхөө өнгө төрхөө ингээд энэ хэрвээ эдний нэвтрүүлгийг үзчих юм бол ямар ч байсан солонгосын тухай ерөнхий ойлголтыг бол авчиж болох юм байна гэж бол эхний ялаа надад санагдсан. Тэр 21,000 нь болохоор солонгост 21,000 воноор амьдарч. 21,000 воноор амьдарх тий. Одоо ингээд бодохоор манай сонсогч гэсэн 21,000 воноор солонгост хэр удаа амьдрах вэ? Хэр удаа амьдрахыг нь үздэг. 10 хоног яг 21,000 воноор амьдрах юм шүү дээ тий. Тэгэхээр ч яг тэнд яг буудлын болохоор цаанаас байлгачиж байгаа. Тэгэл яг захаарны бол тэгээ тэн дээр яг нэг юу хэсэг байдаг юм хүмүүс бас тухайн үед нэлээ хуржсэн ингээд нэг 1000 воноор үдэн авсан байлоо. Би тэрийг нэг зөв өмнө үзсэн бол санахгүй байна. Тэгээд ингээд хазаад хувааж идэхжсэн нэгнийхээ ингээд тоглоод газар хайчиж байгаа. Тэгээд тэр чинь нэг өлсөөд 10 хоног тэр чинь юм хоол багтаа явж байгаа шүү дээ. Тэгээд яг тэр хэсгийг харсан чинь бас өмнөөс нь маш их харамсчихсан. Одоо энэ нэвтрүүлгийг солонгосоос үзэж хахад тиймэрхүү мэдрэмж төрж исэн. Тэгээд яг нөгөө талаар жоохон баг зэрэг шүүмжлэлтэй хандах зүйл бас байгаад байгаа юм л да. Ягаад гэвэл бүгдээрээ яг телевизод монголчууд нөгөө арилжааны телевиз гэж хэлж болно. Тэгээд уг нь бол санхүүжил центр байдаг бол энэ танаа тохны гэдэг чинь миний мэдээр 2 дугаар дээр заавал одоо карго ажиллаулдаг ч юм уу тийм боломжтой хүмүүсийн очиж ингэж байгаа. Тэгэхээр яг нөгөө жинхэнэ тэнд байгаа хүмүүсийг бүгдийг төлөөлж чадах уугүй юу гэдэг дээр бас баг зэргийн тийм юу асуудалтай юм шиг санагдсан мэдээж ямар нэгэн хэмжээгээр зардлаа нөхөхийн тулд бол эхний ээлжийн тийм газрууд очиод байгаа шүү дээ. Намайг тэр газраас доош бодуулаар 5 давхар тагаад ирсэн бол тийм ер нь нэлээд юм харуулах байсан байна. Яг бас зүгээр яг нэг санамсруу үнтэй уулзаад ингээд явах юм бол одоо тэр нэг одоо ядуу хүн гэсэн саван болдог гэл нэг тунгалаг гэдэг одоо бүсгүй тэр чинь ингээл яг тийм жинхэнэ дугаар штэ. Тэгэхээр тиймэрхүү зүйл байгаа. За энэ 21,000 бол мэдээж яг мөнгөнд ингээд цаанаасаа бас ивент итгэлэгтэй ингээд буудал явчихж байгаа. Сэтгэл татам солонгос гингүүд санхүүг нь бас цаанаас нь хариуцж байгаа. Караоке гингүүд бас ингээд ерөнхийдөө харахаар ямар ч байсан нөгөө заавал ашгаа болохын ёстой гэсэн үднээс бас 100% тэгж яг нөгөө шаардлагыг бас хангахгүй байгаа юм шиг санагдсан л да. Гэтэ яг солонгос дахь амьдралыг бол ерөөхдөө үзчихэд бол мэдчихэл юм шүү дээ. Тийм ерөөхдөө тийм. Анх удаага очиж байгаа хүмүүсийн хувьд яг төсөөл бол угаасаа бид нар яг анх очихны байд. Уг нь бол тэгэл аюу амархан интернетээс ингээд хаагаад үзчихэд гарч ирдэг шүү дээ. Солонгос хүмүүсийн хийж байгаа влог. Гэтэ нөгөө солонгос хүмүүсийн талаар бичлэгийг үзгэж яг монгол хүн солонгосчууд амьдрахаар яг яаж амьдрах юм бол тий. Тэрийг бол яг энэ монгол нэвтрүүлгээс үзүүл арай бас жоохон дөхөн байж магадгүй. Тэгээд зүгээр надаа ингээд энэ чинь баг түрүүн 30 жил гэж ярьсан шүү дээ. Энэ хооронд хийсэн нэвтрүүлгүүд гэхээр яг YouTube дээр байгаа нь бол ердөө л нэг иймэрхүү байгаа. Сүүлийн үед бол залуучууд өөрсдөө энэ амьдардаг хүмүүс влог хийж байгаа тохиолдлууд бол байгаа. Тэрнээсээ яг тийм өөр нэвтрүүлэг байхгүй. Тэгэхээр оройныхоо нэвтрүүлэг ч юм ингээд өглөөний нэвтрүүлгээ би бас хийж байгаа. За нэрээ яалтчгүй ингэж хийхгүй бол ийм олон жил өнгөрч байгаа ийм цөөхөл нэвтрүүлэг очих юм байна. Үнэхээр тэнд байгаа хүмүүсийн тухайн мэдээллийг наашаа бол тэр болгон өгөхгүй байна гэж бодогдсон л да. Тэгэхээр аль болохоор ингэж олон өнгийг харуулад хийвэл бас нэвтрүүлгээ зүгээр юм байна да гэж бас надад нэвтрүүлгүүдийг үзэж явах
тийм сэтгэл төрсөн. Тэгээ одоо хоёулаа ингээл Солонгос монголчууд радио нэвтрүүлэгтэй болсон байна шүү дээ. Тэгээ одоо 2 дахь жил рүүгээ орцсон би явж байна. Гэхдээ яалтчгүй Солонгос дахь монголчуудын нэвтрүүлгийг хөтлөөд яваад хахаар сүүл рүү айгу мэдээж маш олон улс орнд монголчууд байгаа шүү. Тэнгүүд Солонгос нь айгу дотн болчих тийм байлаа. Надаа ингээд сонсочод Солонгосоос холбогдож байгаа юм би шууд нүд ингээл Солонгосоос холбогдож байгаа хүн юм уу гэж айгу тийм дотн байдаг болсон байлаа. Тэгээ уг нь надад бүр тэгж бодогдоод байхгүй одоо их сургуулиудын Солонгос судлалын анги байдаг шүү дээ, тийм. Докторийн зэрэг хамгааламж гэдэг юм уу. Тэгэхээр уг нь нэг болдог бол би тэрийг хойшоо тавьчихлаа юм л да. Яг бүр багшд ингээл элсэж ороод тэгэл яг юу судлах хэрэгтэй гэд судлангаа тэгтээ тэргүүл бид нэр Солонгосын тухай бүхэл юмыг судлаад нэвтрүүлэхэд яриад байгаа учраас илүү юм зэгстэй ингэж яг хичээл дипломын ажил гэдэг ч юм уу тэгж хийгээд нэвтрүүлгээ хийгээд явал бас үр дүнтэй байх юм болоо гэж бодсон. Орой бахан цаас барьсан. За чанцаа өнөөдөр ийм хичээл үзсэн гэж орч ирнэ шүү дээ. За тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Тэгээд хоёлаа сэтгэлээс уншаад нэвтрүүлэг өндөрлөө. Токоноос сүрийн Ошиныг бол бүгд уйлаад үздэг байж үлээ гэсэн байна. Би тэгтээ Ошины яг тэр галт хэрэгтэй хэсгийг л санд ихний аятай тэр хэсэг бус агуулга нь бол мартцсан байлаа. Содон доржи оюун цэцэг маань орой мэндэ гэр бүл цэцгийн хүлэмж анхны хайр диважингийн шат амьдралын эдрэгээд л гэр бүлээр үзэж байсан гоё дурсамж санагдаж байна гэсэн байна шүү. За суура хаягийг нь авахгүй бол эвгүй юм байна лээ гэсэн байна. За тэгээ бас даварцсан бай цалингийн сургалт чих гэсэн байна. За цэнгүүнжээ баясгалан мэдгэн хэлээд өгөөч илгний цэ вирустэй байж байгаад эмийг нь уугаад итгэхгүй болцсон тохиолдолд 0 гарч байгаа тэнцэх болов. За энэ нарийн ширээ имийг болохоор сайн мэдгүй. Гэхдээ ямар ч байсан MJL радио Солонгосын групп дээр маань биччихвэл бас мэддэг хүн байвал те хариулаад өгөх болов гэж бодож байна. За тэгэхээр нэвтрүүлэг маань энэ төрөйд өндөрлж байна. Би таартай хамтсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн шууд эфир төлөгч Чимбат хөтлөгч Чанцал Дулам найруулагчаар оюун болноор ажиллаа. Ингээд маргааш өглөөний Чинчаа шоу нэвтрүүлгийг иргэн уцлаа. Тэр баяртай оройг сайхан өнгөрүүлээрэй. За тэр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчлэгийг хүргэдгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 81 82 99